За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Шороо Махбаттай улсуудын 3 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За энд одоо өвхөр охин материал ордныхны манай орно тийм ээ. За манай Шороо Махбаттай улсууд 3 дугаар сард бол их амьдралын их өөрчлөлт мөн амьдрал болон ажил төрөл дээр одоо их өөрчлөлттэй ийм сар байх нэ гэж харагдаж байна тийм ээ. Амьдрал дээр ч тэр ажил дээр ч тэр гэж ойлгоорой. За ялангуяа одоо ажил төрөл дээр одоо шинэ ажил эсвэл шинэ ажилд орох, шинэ ажил томилогдох, эсвэл одоо шинэ албан тушаалд очих юм магадлал өндөртэй юм гэсэн байна тий. Тэгэхээр зэрэг энийг дагуулад одоо энэ шинэ ажил төрөлдөө шинэ хамт олон одоо шинэ нөхцөл байдал одоо цалин мөнгө нэмэгдсэн байна. За энэтэй холбогдуулаад хувийн амьдралд бас нөлөөлсөн байна. За ийм өөрчлөлттэй жил байх нэ сар байх нэ гэж харагдаж байна тийм ээ. За мөн одоо шинэ ажил дээр бас арманс үүсгэх магадлалтай юм гэсэн байна тийм ээ. За мөн одоо өшөөнийг анхааруулсан юм юу гэхээр зэрэг за яг шинэ ажилд ороод таны одоо цалин хөндлөө гэдэг юм уу юу гэдэг юм уу нэмэгдэж байгаа. За би миний цалин нэмэгдэж байгаа юм шүү гэдэг одоо хэд их одоо үргэлгэн байхаас татгалзаарай. Ерөнхийдөө бол яг эдийн засгийн байдал сайн орлоготой одоо цүнх дүрэн мөнгөтэй боловч энэ дээр одоо хэд их одоо үргүү зардал тийм ээ одоо юу гэдэг хэд их үнэтэй хувцс хонор худалдаж авах тийм ээ эсвэл одоо хэд их яхаас одоо болгоомжлоорой гэсэн байна. Яг гэх юм бол дараа нь одоо танд энэ мөнгө хэрэг болох нь байна шүү гэж. За юу. За энэ дээр одоо ажил төрөл нэгэн дээрс эхлээд ажиллаа ярьчих тийм ээ. За ингээд одоо шинэ ажил төрөлд орсон, шинэ хамт олонтой болсон. За энэ дээр одоо нугарах хугарах юм байна уу? Байна. За яагаад гэвэл одоо шинэ хамт олон одоо шинэ нөхцөл байдал танаас одоо шинэ юу гэдгийг одоо дасан зохицох хугацаа шаарднаа. Эсвэл одоо тавгуутсан байдал харагдаж байна. Энэ дээр одоо халирч хугарахгүй шүү. За яа. Энэ дээр одоо хүчтэй байна шүү. Хүчтэй одоо сэтгэлийн тэнхээтэй юм байгаарай. Мөн одоо багаар ажиллах чадвараа одоо нэмэгдүүлэх, мөн одоо багийн ахлагч байдаг юм уу, менежер байдаг юм уу, юу гэдгийг дарга зэрэгч байдаг юм уу, ийм улсуудынхаа одоо өгсөн баримжаа чиглэлийг барин ажиллах гэдэг энэ дээр бүр зөриөд хэлсэн байж байгаа шүү. Тэгэхээр зэрэг мөн одоо энэ одоо шинэ таны одоо очиж байгаа ажил тийм ээ эсвэл таны одоо албан тушаалч гэдэг юм уу танд одоо багаар ажиллах одоо чадвар их хэрэгтэй. Таны одоо багаар ажиллах чадвар мөн одоо энэ одоо энд бүр зориуд хэлсэн байна л та. Тэгэхээр зэрэг энэ ахлагчийн одоо өгсөн зааврын дагуу ажиллах ер нь таны энэ ажлын одоо байр суурь хэр одоо нухацтай тавигдах нь одоо шалтгааллах нь байна шүү. Тэгэхээр зэрэг та энэ ажил одоо ингээд ийм сайхан боломжийг алдмаар байгаа бол одоо миний хэлснүүдийг одоо санаа үзтээ. За энэ дээр одоо энд хэлсэн байна л да. Одоо танд одоо шинэ орчин таалагдахгүй байгаа, эсвэл одоо шинэ хамт олон таалагдахгүй байгаа, эсвэл та одоо энэ ингээд их асуудлаар хүрээлэгдсэн юм шиг тэрний хариултыг хайж байгаа юм шиг тийм ээ. Хинээс асуух уу, хинээс явах уу, надад одоо тийм би мэдэхгүй байна, яхаа мэдэхгүй байна гэдэг иймэрхүү юмуд харагдаад байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо юу гэж хэлсэн байна вэ гэхээр зэрэг хинээс юу ч хайхын хэрэггүй. Уг нь бол одоо энэ дотор хүнээс сонсоо. Танд одоо нэг тийг зөвлөгөө өгөөд одоо зам чинь хазаагаад муухай болчихсон юм бол байхгүй юм аа. Харин зөвхөн одоо түрүүний миний хэлсэн дасан зохиц. Тэгээд танд одоо цэвэр агаар их чухал юм байна тийм ээ. Ууланд алах. Тэгээд бас одоо амралт зугаалганд явж ийн гэж архит арц биш тийм ээ. Өөрийгөө үнэхээр нэг сайхан амраасан одоо уул одоо байгалыг мэдэрсэн, модонд очисон одоо иймэрхүү одоо байгалаас одоо таны авах энерги их юм аа тийм ээ. Тийм учраас тэгээрээ заяа.
За ингэж явснаар одоо таныг одоо дэмжих, туслах, хүмүүстэй уулзах, танилцах эсвэл одоо танд одоо үнэтэй зөвлөгөө өгөх ийм хүн гарч ирэх ийм магадлалтай маа, ялангуяа одоо ийм дунд насны эмэгтэй гэсэн байна тий. За ингээд одоо их амжилттай сайхан ажил төрлийн хувьд байгаа боловч одоо би энэ дээр хайр сэтгэлийн асуудал дээр манай синглчүүд Шороо Махбаттай синглчүүд маань одоо хит их гэртэй байгаад одоо юу гэдгийг гадагшаа гарахаас одоо жишээлх юм бол одоо нэг найзцсан уулзын гэдэг ийм юмнаас жоохон хоош суусан байгаа нэг одоо за эрхэл байлгүйдэгээд хүлээгээд байгаа юм шиг харагдаж байна. Энэ дээр бол хэлэхдээ одоо таныг хүлээлгүйхэн take some action гэсэн байгаа тий. Start looking, not waiting гэсэн байгаа. Тэгэхээр зэрэг чи гэртээ хүлээгээд суугаад байлгүйхэн одоо хайж эхлэх хэрэгтэй юм аа л гэсэн байна. Тэгээ энэ дээр өшөө бас хэлсэн юм гэртээ одоо хит их гэртээ шигдэх маягтай байна шүү гэсэн байгаа шүү. За энэ дээр одоо өнгөрсөнд за ийм байна. Тэгээ хэрэг одоо энэ шинэ альбом тушаал дээр очиод манай синглчүүд маань одоо 40 гаруй насны тийм гэлцсэн сайхан залуутай танилцах нэ. Нэгнээс нь салаад нөгөө рүү нь явж байгаа юм шиг. За энэ дээр одоо би дандаа хэлдэг өнгөрсөн хаалгын одоо өнгөрсөн зүйлсээ одоо энэ дээр хэлсэн байгаа л да stuck in the past гэдэг. Тэгэхээр зэрэг өнгөрсөнд одоо амьдраад шүү. Тийм ээ өнгөрснөөр амьсгалаад шүү. Одоо урд байгаа юм аа. Хэрв та одоо ингээд үргэлж өнгөрсөн цагт байгаа юм бол одоо урдаа байгаа юмыг харахгүй нь байна шүү гэсэн ийм анхааруулга байна шүү. За мөн одоо өнгөрсөнд одоо танд одоо үлдсэн траума байгаа юм шиг харагдчихэ л да. Энэ дээр одоо өөр хүн одоо таны үерхдэг байсан хүн эсвэл одоо нөхөр өөр хүнтэй явсан эсвэл өөр хүнтэй суугаа явсан таныг одоо араарч тавьсан иймэрхүү юм байна. Тэгэхээр зэрэг энэ шинэ боломж бол одоо арай өөр ахны энэ дээр одоо 40-оос дээш насны ийм шаргал царайтай эрэгтэй хүн гэж харагдаж байна. Хамт ажилладаг байх магадлалтай. За ийм синглчүүд. За манай одоо гэр бүлтэй улсууд бол одоо энэ дээр бас гэр бүлийн асуудал байна л гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр гэр бүлийн асуудал одоо өөр хүнтэй явуулсан таяр маргалдаад хоёр тустай байгаа юм шиг тийм ээ. Хэрэг ийм асуудал тулгарсан бол энэ хүн одоо буцаж ирэх нэ. Эсвэл одоо таяр төр зур тустай болсон байгаа болвол энэ хүн буцаж ирэхгүй ирнэ гэж ойлго. За энэ хүнийг одоо буцаагаад авахын өмнө та одоо маш сайн бодох хэрэгтэй гэж байна л та тийм ээ. За одоо ямар энэ хүн өөр хүнийг сонгоо явчихсан одоо хэдэн жилийн дараа таны гоо сайхан эсвэл эдийн засгийн байдал ямар байх вэ? Эсвэл одоо энэ хүн дахиад одоо өөр хүнтэй явах уч гэдэг юм уу? За иймэрхүү асуултуудыг эхлээд өөрөөсөө асуугаарай. Энэ хүнийг хүлээж авах өмнө гэдэг юм уу? За ёо. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо өгсөн зөвлөгөөн дээр бол одоо move on гэж. Тэгэхээр энэ хүн ахиж тэр алдаануудыг одоо гаргасан алдаа гэдэг юм уу? Таны харсан одоо дотроо одоо таны одоо энэ тэгэх байх ингэх байх гэсэн зөвнөл үнэн ч юм уу? Ямар нэг байдлаар магадлалтай учраас одоо энэ дээр одоо анхаарна үсттэй. За ингээд та бүхэндээ одоо шинэ сард нь ажил амьдралд нь амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За би ингээ хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Монгол Стар Тайрот гэсэн миний Facebook пэйжээр орж одоо мэдээлэл аваарай. За ингээ баярлалаа баяртай. Мөн одоо надад одоо хандив өргөж миний ажлыг туслаж дэмждэг одоо дэмжсэн улсуудтай баярлалаа. Дараа одоо хандив өргөхт утасныхаа дугаарыг заавал бичиж байгаарай. Яагаад гэх юм бол би одоо хандив өргөж байгаа улсуудаас бас сонгож одоо хувийн уншлага хийдэг үнгүй хувийн уншлага хийж өгдөг байгаа шүү. Тэгэхээр зэрэг утасныхаа дугаарыг үлдээж байгаарай. За ингээд та бүхний дэмжлэг туслалцаанд одоо баярлалаа баяртай.